Хөгжөөнтэй туужууд хадан дээр сийлсэн бичиг. Хаврын сунгаар өдөр байлаа. 3 дахь улирлын амралт эхлээд хэд хонжээ. Тарлан хушд хэмээх авраг уулын ингэр дээр нэгэн хадны нүмерт баахан хүүхэд суугаад амарч байв. Хүүхдүүд аяны хүнс хийдэг жижиг утц үзгэжээ. Зарим нь хорхоо шавжийг томруулан харах дуран аваа хүзүүнээсээ зүүсэн байх бөгөөд бас ч байгалийн сонин хачныг зурх жижиг дэвтэр заримынх нь өвөрт байх тул амарч үдлэх бүрд тэр цаас элдв хадны дүрс ардаа модтой уулын дүрс зургаар дүрдэг байлаа. Одоо бол хүүхдүүд үдийн цай ууж байх бөгөөд хээрийн цай чансан түүдэг галын цогноос үл ялэг шингэн цэнхэр утаа босож модны утаа үнэртэх ажээ. Хүүхдүүдийн дунд хандаа багш суун. Тэрээр сэнжтэй ногоон аяганд хийсэн цайг яаралгүйхэн оочно. Хандаа багш уг нь завгүй байсан билээ. Амралтын өдрүүдэд түүнийг сумын ажлаар хөдөө томилсон боловч хүүхдүүд аялалд явъя гэж гуйсан тул арга буюу хөдөө гарах ажлаа хойшлуулад ийхүү явжээ. Хүүхдүүд маань аялалд явах дуртай байна. Тийм болохоор яаж эднийгээ орхиод явах вэ? Цог яваад л орой шөндөд ч юм уу гарахаас биш гэж бодсон байжээ. Тэд өглөө эрт гарчээ. Баян хангааг өгсөөд уулын арын модоор баахан явснаа тарлан хуштын ингэр өөд гарч хаврын хайлсан цасны ус шоржигнон урсхийг сонсон инээ тэрэ хад модны зураг авсаар энд иржээ. Хүүхдүүд ч энэ аялалд их сэтгэл ханжээ. Тэд алхан бүр шуугилдан яв. Хүүхдүүдийг цай ууж байхад хаа нэгтээс төмрөөр юм цохих дуу сонсогдов. Юу вэ? Хаанаас дуурайд байна гэж хүүхдүүд бүр гайхаж хандаа багшч гайхан босоод эргэн тойрноо чагнан ажив. Юу ч харагдсангүй. Гагцгүй хойд талд байх барзар хадны тэндээс төмрийн сулхан тогшилт тон гэж сонсогдсоор. Ямар нэг хүн л төмрөөр юм цохиод байх бололтой. Үгүй тэгээд хэн байх вүлээ? Гэж хандаа багш гайхан бодов. Хүүхдүүд энэ үеэр босож ийш тийш харна. Очихгүй багшаа гэж нэг нь ихэд зориглох байдалтай хөмсгөө зангидан асуув. Очи, яадаг юм гэж нөгөөнч бүр зоригтойгоор хэлээд хад дамжин гуйлдэв. Хандаа багш зөвшөөрөх мэт хойноос нь дагахтаа "Хүүхдүүдээ, болгоомжтой яваарай" гэлээ. Тэдний гуйлцээр барзар хадны өмнө очиход юу болсон гэж бодно? Хөлс болсон нүртэй цэдэн аялалд авч гарсан төмөр царилаараа хад цохин нэрээсэлж байв. Баахан ив хав муутай боловч тодоос тод дурайсан цэдэн гэсэн үгийг хүүхдүүд бараг нэгэн зэрэг үсгэлэн уншлаа. Үүнийг уншаад багш юу ч бодсон юм бүү мэд инээмсэглэн асуусан нь. Яаж байгаа чи энэ вэ? Нэрээсэлсэн юм багшаа. Хизэж ярилахгүй болсон. Та хараа, дурсгал шүү дээ гэж цэдэн хээвник хариулв. Яасан мундаг вэ гэж хэн нэг жаал хэлэх нь би ч гэсэн ингэж нэрээс хэлэх юмсан гэж хүссэн мэт. Хандаа багш цэдэнгийн дэргэд очиод толгойг нэлбэж яасан ч томоогүй хүүхдүүдээ гэх адил нөөрлөө нь удаан гихч хараад царилыг нь авч хэлсэн нь. Чи нэрээ мөнхжүүлэх гэж боддог юм уу? Тийм гэд цэдэн толгоогоо илв. Сайн байна гэд багш ахаад л нэмсгэлэж. Гэвч хүмүн учир их байна гэв. Цэдэн гайхсан мэт түүний царай руу харахад багш цааш ярьсан. Хүн нэрээ мөнхжүүлэх ёстой. Энэ тун зөв. Гэвч сайн нэрийг зүгээр нэг олдог юм биш. Хүн ардтаа улс их орондоо үлэмж тустай их үйлсийг бүтээсэн хинт ч гэсэн сайн нэр олдно. Сайн нэртэй сайхан үйлстэй хүний нэрийг олон түмэн өөрсдөө арилан баларшгүйгээр сэлдэг юм. Тэрж байтугай хөршөө дурсгалыг ч босгодог юм. Бидний төлөө байлдаж явсан партизан хүмүүс их жанжин Сүхбаатарт зориулсан хөшөөг бид мэднэ шүү дээ. Тэр хөшөөг юуны төлөө хэн босгосон бэ гэвэл бидэнд аз жаргал олгох гэж тэмцэж байсныг нь төлөө ард түмэн босгосон юм шүү дээ. Гайхамшигт үйлс бүтээхийн төлөө зүтгэж сайн хүн болбол олон түмэн чиний нэрийг алдаршуулан магтана. Ойлгов уу? Гэлээ. Ойлголоо гэж цэдэн их л цавуулгаар хариулв.